Орон төргийн эрхэм үзэгчтэй TVNL-тэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд өргөжлүүлэн энэ өдрийн нээлттэй хүн болон маань хүрч байна. Тэгэхээр бид та бүхэндээ энэ удаад Монгол Улсын эрхээсээ дасан Бямсурангааг уран оролцуулж байна. Тэгэхээр ямар ч тааш сүүлийн үед энэ улс төр нийгэм нөгөө талдаа хууль хяналтын байгуулахад болж байгаа бас энэ олон асуудлаар Бямсурангаан бас байр суурийг хүргье гэж бодсон юм. Тэгэхээр ямар ч тааш миний урилгыг хүлээж авч нэвтрүүлэлт маань ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр бид үзэгч маань санаж байгаа бах. Тэгэхээр улсын хурлын гишүүн амар жаргал хууж академич наран гэрэл Монгол Улсын эрхээсээ дасан Бямсурангаан та бүхэндээ бас хандаа төмөндөө өрх үгийг бас бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр энэ дугаарыг бас бид нэр удахгүй нэг хүргэнэ. Тэгэхээр ямар ч тааш өнөөгийн энэ олон нийтийн анхаарлыг татж байгаа асуудлаар хоёул бас ярилцсан зүйтэй болов. Тэгэхээр улсын хурал энэ 2012-оос 2016 оны парламентын отгон чуулган ийхүү хуралдаа явж байна. Тэгэхээр энэ отгон чуулганы гол асуудлууд ерөнхийдөө бас их шийдэмгийн хуулиудыг хэлцэж байна гэдэг асуудлыг улс төр судлаачид гаднаасаа тавьж байгаа. Тэгэхээр энэ дээр хоёлаа гол болж жишээ ярих юм одоо сонгуулийн хууль өөрчлөлт оруулах асуудлыг үндсэн хуулийн зэцээр шийдвэрлэх гэж ийм алхмыг хийж байна гэдэг ийм асуудал. Тэр дундаа энэ жагсаалтаар орж ирдэг энийг болиулаад тойргоо сонгодог бол тэгэхээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэр хэмжээг 76 тойрог тухай гэсэн ийм асуудал яригдж байгаа. Тэгэхээр энийг та ерөнхийдөө бас юу гэж харж байна? Өнгөрсөн хугацаанд ийм системээр яваад Монгол улсад бас давуу тал нь юу байсан бэ? Энийг бас сөрөг тал юу вэ? За манай үндсэн хуульд төрийн бүх эрх мэдлэр түмнээ гарт байна гэж заасан. Тэгээд энэ л зорилтыг хэрэгжүүлэх ёстой л доо. Урд нь 92 оны анхны үндсэн хуулиар улсын хурлын гишүүдийг шууд сонгоно гэдэг заажсан байсан. Тэгээд тэрнийгээс үдэн тайлбарласаар байгаад намын жагсаалтаар бас зөвхөн 3-1-ийн орчмыг ингээд сонгохоор болсон л доо. 12 онд анхудаа туршиж үзлээ. Яг баруун орнуудын ёс үйлдэ намын жагсаалтаар намын рейтингээр төрийн эрх барихад байгууллагууд хууль тогтоох байгууллагууд суудлаа эзэлдэг. Гэтэл өнгөрсөн 4 жилийн туршлагыг харахад бол ер нь намын жагсаалт гэдэг нэрийн дор тэгээд янз бүрийн улсууд бас их хуралд орж болдгийг бид нар харлаа л да. Нэгд. Хоёрдугаарт нь Монголын нөхцөлд улс төр намууд маань улс орныхоо хувьцааны үзэл баримтлал зам мөрийн тухай асуудлаар байр суурь илэрхийлэхээс илүү бизнесийн бүлгэллийн хувилдааны ашиг сонирхлоо илэрхийлэх ийм онцлогтой болсон үед бол бас энэ сууд талтай юм байна гэдгийг харж байна шүү дээ. Одоо ингээд 12 онд байгуулсан засгийн газар маань үндсэндээ тэгээд л арч намын дотор фракцуудын долгойлогчд нөгөө олигарх гэж бидний ярьдаг улсуудын засаг байлаа. Одоо ч гэсэн тэрнээсээ нэг салж чадаагүй л явна. Тэгээ ер нь үндсэн хуулийнхаа заад тэгээд Монгол орны өөрийн өвөрмөц нөхцөл байдлыг бодоод байхад улсын хурал гээд 76 хүнтэй энэ нэг байгууллагыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тооцдог маань буруу юм шиг байгаа юм л да. Төрийн эрх мэдлийн ард түмнийхээ гарт байгаад бүх сумдаас Улаанбаатар хотынхоо бүх хороодоос төлөөлөлтөө улсын их хуралдаа хуралдаж тэр их хуралдаагаа нам бусаар байгуулад тэгээд тэр олон түмний дондох намуудын нэр хүндийг нь харгалзаа тэр хууль тогтоох хуралдаа мэргэжлийн улсуудыг их хуралдаагаараа шүүж оруулж байх нь бол боломж юм шиг байгаа. Уг нь 90 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах анхны сонгуул маань ингэж л явсан шүү дээ. Тэр утгаараа улсын баг хуралгаа 53 хүнтэй их хуралгаа 430 хүнтэй байлаа. Тэгээ энэнийг бид нэр эргэж харах ёстой юм шиг байгаа юм. Тэгээд ер нь жагсаалтаар орно гэдэг бол олон түмний итгэлийг алдсан юм алхам болсон доо. Тэгээ харамсалтай энэ асуудлыг сонгуулийн хуулийг өөрчлөх гол шийдвэр гаргах үед улсын хурлынхаа авч хэлэлцээгүй байж одоо ингээд сонгуульд өгөгдсөн хойно ингээд өөрчлөлт хийж байгаа нь бол бас улс төрийн огт өөр ойлголт төрүүлээд байна л да. Одоо ирэх барьж байгаа улс төрийн хүчнүүд шинэ улс төрийн хүчнүүдийг шахах юм одоо арга болгож энийг хэрэглэж байна л да. Одоо нөгөө талдаа нь сурталчилгааны сурталчилгааж 18 хоног явна тэр хооронд шинэ хүмүүс шинэ видеогч ч юм уу улс төрийн хүчнүүд бол бас нэг таниулж амжихгүй л дээ. Тэгээд тэр үед 18 хоногийн дотор нөгөө хуучин олны дунд ингээд янз бүрээр алхам хийж байсан улсууд чинь буцаад очих найдвар их болж байгаа юм л да. Тэгээд бас нэг жаахан сөрөг үр дагавартай ингэж харагдаад байгаа.
Ер нь цаашдаа үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг их томоор ярьж олон түмнэрээ хэлэлцүүлж тэгээд бүх нийтийн санал асуулга үүсэн дээр шийдэхгүй болохоо байчлаа гэж харагдаад байна. Тэгэхээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал энэ ч бас энэ парламентийн бас ярьж байгаа нэг асуудал. Одоо бас сонгуулийн санал хураахтай зэрэгцсэн үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга аавнаш гэдэг юм. Ийм асуудал яригддаг байна шүү дээ. Гэхдээ үндсэн хуульд өөрчлөлт оруулах одоогийн төсөл одоо бид нэг төрийн эргэлт хийх оролдлого гэж хэлдэг л дээ. За. Ягаад өгтөө тэр үндсэн хуулийн зардмаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гартаа нэгснэг аваачаад шалхад ард түмэн бол төрийн тэргүүн ерөнхийлөгчөө сонгодог юм. Тэгтэл энэ ч одоо улсын их хурлын 76 сонгодог болгоод бүх эрх мэдлийг ерөнхий сайдад өгөө гэж ерөнхий сайдын эрх мэдлийг одоо өргөтгөё гэж байгаа. Тэгээ одоо аваад үзэхэд энэ чинь бид нар 20 жил сүүлийн 20 жилд 11 удаа ерөнхий сайдыг солиод засаг сольсон. Тэгээ 2 жил хүрэхгүй хугацаанд сольж байхад энэ чи нөгөө их хурал дагаа эдгээр хөлгөлүүдийн төлөөлөгч чинь засгаар тоглох юм нөхцөл бүрдэнэ л дээ. Нэг талдаа нөгөө талд эдний гаргаж ирж байгаа. Улс төр намууд маань өнөөдөр ямар байдалд байгаа вэ? Ер нь мафиоз бүлгийн шинжтэй болж өгнө гэж олон шинжээчд улс төрчид хэлээд байгаа юм шүү дээ нэг. Ус нэг хамгаалсан өмгөөсөн тэр суртлах хуулга тэгээд янз бүрийн хэрэгсэлтэй мөнгөнд тулгуурсан юм байна. Тэгээд ийм нөхцөлд бол одоогийн үндсэн хуулийн өөрчлөлт санал бол болохгүй л дээ. Миний бодоход үндсэн хуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй 3 субъект бий. За. Улсын хурал, урдын гишүүд, засгийн газар, ерөнхийлөгч. Саяын өөрчлөлтөд төслүүд засгийн газар улсын хурлын хамтарсан. Тэгээ энэ ингээд олон түмний дэмжлэг хүлээхгүй унаж байгаа нөхцөлд одоо ерөнхийлөгчл үндсэн хуулийн төслөө боловсруулж олон түмний санаа бодлыг сонсож аваад тэгээд санал асуулга явуулах ийм л арга зөв арга үлдлээ гэж бодож байгаа. Өөр гарцсан нүнд байхгүй. Хэрвээ ингээд одоогийн эрх хэрэгчид зүтгэсээр байгаад үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах юм бол энэ улс орноо маш хурц хямралын эрэмгэрүүд үлгэж байна. Тэр одоо өнөөдөр бас тав тэрийг ярилцахтаа зэрэгцсэн өнөөдөр үндсэн хуулийн зэс бас хуралцсан байна. Энэ яг хөө гэхээр энэ асуудлыг эргээд сөхөө ярихад улсын хурал сая харин чуулганы өмнө нээжл бус чуулганд хуралдаж үндсэн хуулийн зэсийн дарга амар санааг үргэлжлүүлсэн чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тэгээ ингээд цаашаага одоо энэ сонгуулийн тухай хуулийн жагсаалтаар орж идэг асуудлыг үндсэн хуулийн зэцээс оруулахаар ингэж зэхэж байна гэдэг ийм асуудал ярьж байна. Тэгэхээр энэ процедурыг та ерөнхийдөө юу гэж үндсэн хуулийн зэсийн талаас шахаанд оруулж байна гэж байна. Тэгээ ер нь энэ чинь их зовлонтой асуудал л да. Үндсэн хуулийн зэцүүд үндсэн хуульд тайлбар хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэг хамгаалах үүрэгтэй шүүх засаглалын дээд байгууллага юм л да. Савдгой байхдаа нэг үндсэн хуулийн цэцэн дээр хөгтөнгөр бил гэж хэлж байсан шүү дээ. Шүүх засаглалын дээд нь. Тэгээ манайхан янз бүрийн улс төрийн хүчнүүд үндсэн хуулийн цэцэн ач холбогдлыг бууруулсаар байгаад энэс үүд нь ер нь засгийн газрын одоо захиалгаар ажилладаг аппарат болгох ч юм уу эсвэл бүр дордуулаад бизнес хийхнээ захиалгаар ажиллах юм байдал руу хүргэсэлтэй. Жишээлбэл оюу толгойн хэлцээр анхан эхэлж явах үеэс эхлээд иргэний хөдөлгөөнүүд ашигт мод бүлээн тухай хуульд 2006 онд оруулсан өөрчлөлт чинь үндсэн хууль зөрчөөд банагаад асуудал тавих тухай урд нь 2 дахин үндсэн хууль зөрчөөгөө нэг шийдвэр гаргасаар байгаад өнөөдөр эдийн засгийн байдалд оруулаа шүү дээ. За нөгөө талаас цэцэн хувьд бол зовлонтой юмны үүхтэй зэрэгтэрлүү намуудын шахалтаар ингээд янз бүрийн нэрэн сөвтсөн улсууд очсон. Ер нь үндсэн хуулийн цэцэн гишүүд бол нэрэн сөвтэйгөл улсууд байх ёстой юм л да. Шүүхэн хамгаан хориглол юм чинь үнийн шударгад энэ ч бүхэл одоо хамгаан хориглол нь болж байх ёстой. Гэтэл тэнд очсон янз бүрийн хүмүүс нь янз бүрийн хэрэгт холбогдсон тэгээд авилгын хэрэгтэй холбогдож байна. Тэгээд элдвэнгүй юм гарч ирсэн тэр дундаас тэр бүхнийг цэцийнхэн өөснөө өмгөөлж байсан. Тэрнийг дарж байсан цэцэн нэр хүндэд эхлээд буруугаар нөлөөлөөд эргээд нөгөө их хуралд байгаа мó засагт байгаа түвшмэд нь тэднийг төвөөр нь орхидож чихтэж аваад цэцгийг доош нь чихэх ийм боломж олгосон л доо энэ цэцэн өөрийн буруутай тал бай. Зарчим барьж ярих юм бол үндсэн хуулийн цэцүүд зөвхөн хуулийн дагуу ажиллах хуулийн дагуу байгууллагатай тэр улс төрийн довтлогоо хийж болохгүй зүйл л дээ.
Яг л нэг хүн эцэстийн дарга болмоор байна гэхдээ тэр нөгөө даргааг нь за энийг солио гэдэг ингэ солих юм уу? Эсвэл нэг улс төрийн хүчин таалагдахгүй нөгөө улс төрийн хүчин эцэстийн даргаа солио гэдэг гүйж явдаг юм байх ёстой. Цэцгийн гишүүд бол улс төрөөс ангид байх ёстой. Тэгэхээр цэцгийн гишүүдийн асуудал ярьсан. За мэдээж өнөөдөр үндсэн хуулийн цэцэд ажиллаж байгаа хүмүүсээс за яг хөө цэцгийн мэдээж үндсэн хуулийн цэцгийн гишүүн хэн байх уу гэдэг нь тодорхой хуулийн заалттай. Ямар нэгэн улс төрийн намын төлөөлөл биш. Ерөнхийдөө хууль сайн мэддэг, хуулийн талаар мэддэг өндөртэй ч гэдэг юм ийм шаардлагууд мэдээж тавигддаг. А гэхдээ нөгөө талаасаа улс төрчид үндсэн хуулийн цэцэд ордог нь нөгөө талаасаа намын эрх ашиг харагдуулна гэдэг ийм асуудыг ярьдаг. За жишээлбэл одоо ингээд жишээлбэл ярихад Пунсламаг очир утгаа өмнө бас улс төрч парламент ямар нэгэн намыг төлөөж ерөнхийлөгч байсан хүн шүү. Намыг төлөөж явж байсан. А гэхдээ одоо бид нэр ярьж байгаа гэхээр одоо сүүлд бас яригдж байгаа бол улсын хурлын гишүүн, улсын хурлын дэд дарга гончиг дорж үүрэн хүсэлтэн үнцүүлийн цэцгийн дараагаар очие гэдэг асуудлыг холбогдох байнгын орон дээр санал тавиад ингэ явж байгаа жишээ. Энэ үйл процедурыг та юу гэж? За миний бодоход улс төрийн ийм идэвхтэй үйл ажиллагаа явуулж улс төрийн хурд тэмцэлд оролцож байсан улсууд цэцэд очно гэдэг бол нэг утгатай зүйл биш л дээ. Цэцвэл мэрэгжлийн хуульчид. Тэр үндсэн хуулийн хаяа үзэл санааг нь ойлгодог, тэрнийг хамгаалдаг хуульчид байх л ёстой гэж би хойдоо тэгж л ойлгодог. А түүнээс биш одоо ерөнхийлөгч байсан мүү, дэд ерөнхийлөгч байсан мүү, эсвэл өөр ямар нэг өндөр албан тушаал хашиж байсан хүн би тэнд л очих ёстой миний одоо буухцыг нь дулаан байр гэдэг байдлаар хандж болохгүй шүү дээ тэр чинь. Болно. Тийм. За мэдээж цэцтэй холбоотой асуудал мэдээж цаашид явны сонгуультай холбоотой мэдээж энэ дээр бас таны байр суурийг бид авч байгаа. Тэгэхээр мэдээж үргэлжлүүлээд хоёулаа улсын хурл руу орхон зүйтэй болно. Энэ 2012-аас 2016-ны парламент таны хувьд энэ хэр үр дүнтэй ажилласан парламент гэж харж байна. Өмнөх парламентуудтай харьцуулаад яах вэ? За ер нь яг үеийн парламент өөрийнхөө асуудыг шийдэж явсан. Гэхдээ Монголын төрийн бодлогыг энэ завхруулсан талаас Монголын тусгаар тогтнол үндэсний эрх ашигт харьцсан шийдвэр гаргасан талаас бол энэ парламент хосгүй л дээ гэж бид дотроо тэгж боддог юм. За засгийн газар яг нь ч хэлдэг л дээ. Ер нь Шанддуу даалан Батанд орж засгийн газараас хойш юм уу гэдэг засгийн газар Монголд байгаагүй юм гэж хуучин алдан хуйг байх ч би хэлсэн. Одоо ч хэлдэг юм тий. Тэгээ ягаад ингэж хэлдэг вөхтэй дээр жишээлхэд бид нэр уул уурхай гэж ингэж савчсаар байгаад ингээд очоод ямар байдалд орох эдийн засаг бол хараат байдалд орсон. Гэтэл 13 онд одоо ээлжид тус чуулган зарлаж байгаад энэ нөхдүүд яавах хөтэ зэрэг нөгөө хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гэж гаргаад эдийн засгийн орон зайгаа задлаж хайсан. Одоо татварын хуулийг өөрчлөх, цалингийн талаар бодлого явуулъя, зээлийн талаар бодлого явуулах ямар ч боломж байхгүй. Ягаад өгөхтэй зэрэг нэг хөрөнгө оруулагч 30 жилийн баталгаатай гэрчлэг авсан, нэг нь 5 жилийн баталгаатай гэрчлэг авсан гэдэг эдийн засгаа задлаад хайцсан л да. Одоо Монголын хуулиар явдаг нэг эдийн засаг байна, Иракийн хуулиар явдаг нэг эдийн засаг байна, Хятад улсын хуулиар явдаг нэг эдийн засаг байна. Тэгээд чинь эдийн засгийн орон зайгаа задлаад хийчихсэн. Монгол улсын төр засаг нь өнөөдөр эдийн засгаа нэгдмэл байдлаар хар зогсуулах боломжгүй болсон. Энэ ч гэсэн үеийн жил гарын хугацаанд бол тод харагдлаа шүү дээ. Юу ч хийж чадсангүй бодлого нь хүрээд нэгд. За хоёрдугаарт нь үгтэй зэрэг энэ парламент маань Монгол улсын өр зээлэнд бариулахыг ёстой гарамгаа хийлээ л дээ. Наадах чинь чарсан. 12 оны 11 сард гэхэд төрийн тооромт эхлэхэд 12 тэрбум 980 сая долларын өртөө хийсэн Монгол орн. За одоо ил байгаа нь бол 22 яг миний өөрийн тооцдоор бол 28 тэрбум долларын өртөө болсон л доо нар. Таны тооцоололоор гэж. Эдгээр ч одоо жишээлхэд ингээд юуг өрөнд оруулахгүй байна л да. Оюу толгой талаар тэр Арабын банкудаас Иракын авсан зээлийн оронд нь бид нар байгалийн байдлынхаа нөөцийг тавьчихсан шүү дээ барьцаанд нь. Ахэр Ирак ингээд дампуураад явах юм ингээд явах юм бол бид нар Иракын өрөндөө байгалийн нөөцийг дугаал тавьчих шүү дээ. Би ч өөрөө зээлийн барьцаанд явуулчих гэсэн. Тийм зээлийн барьцаанд орчиход байгаа үстэй. Энийг тэгтээ би бодсон өөрийнхөө үндэсний баялагийг үндсэн хуулинд бүх ард түмний мэдэлд байна гэдэг ингээд заачсан заалт биш үү дээ. Газар түүний хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд байна гэж. Энэ баялагийг чи гадаадын компани, гадаадын банкнаас зээл авахд тэрний барьцаанд тавьчихад сууж холос байхгүй. Юу ард түмний өмч. Юу ард түмний одоо мэдэлд байх үү тэр чинь.
Тэгээд ийм байдалтайгаа тэгээ өр зээд нь дуруулсана гэдэг чинь Монголын ирээдүйн хойч. За миний үе бол ингээд намрын навч шиг болсон үедээ. Тэгэхээр та нарын үе, та нарын өр хүүхдийн үе чинь нэж дамжуул төлөн шүү дээ. Хэдийгээр одоо сайхан бэлгийн засгийн газар үед, алтан хуйгийн засгийн газар үед тавьсан өөр энэ байна гэж тэр хүнээс мөнгө нэхэхгүй ч гэсэн Монголын эдийн засгийн цусыг сорох замаар л тэр өөрөө чинь төлөн шүү дээ. Тийм болохоор энэ бол гурав дахь нь бол эдгээр явахдаа тэр Монголын өв баялгийг үнгүүд үүсэн. Алтны татварч 5% байсныг нь 2.5 бол. Юу татвар биш дээ тэр чинь нөөцийн үнэлгээ тий. Роялтиг нь. Тэгээд тэр одоо манайхны урт нэртэй хууль гэж ярьдаг. Тэр гол мөрний хөнтэй нууцыг хамгаалах той холбоотой хуулинд анхаарлаж эхэллээ. За ер нь тэгээд одоо төр засгаа байгуулахдаа ямар ч мэрэгж юм биш. Ямар ч асуудал ойлгохгүй сууд ингэж засгийн газар руу чигсээр байгаад тэгээд засгийн газар гэдэг нь өнөөдөр ямар бодлого, ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь ойлгоход их хэцүү боллоо шүү дээ. Засгийн газар гэдэг чинь зүгээр хашаанд хашсан хэдэн төлөв хурганы тухай асуудал биш шүү дээ. Энэ ч юм мэддэг сайд нарын хамтын ажиллагааны үүтгэж байхгүй да. Нэг хэсэг хугацаанд бас улс төрд хинэж тааварлаагүй сонь үйл явдлууд болж өнгөрлөө. Нэг салсан нам буцаад эвсэх асуудлаа яриад нөгөө талдаа эрх хөрөгч гэгдэж байгаа ардчилсан нам нь бусад жижиг намуудыг нэгдэж ажиллах санал тавиуч юм уу? Ийм асуудал болоод. За энэ дээр хоёулаа бас тодорхой жишээ аваад ярьсан дээр байна. Ерөнхийдөө Монгол ардын хувьсгалт намууд нэгдэх асуудал дээр та өмнө бас байр суурь илэрхийлжсэн л дээ. Гэтэ сая энэ үйлчлэг та бас юу гэж хэлэхээр? За ер нь их сонин зургал тодорч байна л да. Тэгтээ энэ чинь сүүлийн хэдэн удаагийн сонгуул үед давтагдж байна гэж хэлж болох юм л да. Сонгуул болох нь божго наадлахын хэнтэй өвсгөө байдал. Тэгээ гол нь энэ өнгөрч байгаа дуусж байгаа бүрэн эрхийн хугацаанд хэн юу хийв гэдгийг нэргээд харахад их сонин бол доо. Тий. Энд чинь ингээд ирж байхан божгонсны дараагаар сонгуулийн дараа нөгөө ардын нам нөгөө ардчсан нам хоёр ч хүзүүгээрээ төврөлдөд явдаг шүү дээ. Хоёулаа сонгууд үед өстой цусаагаа житл нөгөө зодтолдно гэдэг нь төв зодтолдчиход хөсөөгөө житл барилцгаа тэгээ сүлд нь төврөлдөд авна л да наад хоёр чинь. 2008 оны сонгуулийн дараа тэр их хүнд үйл явдлын дараагаар чинь өсөж явал тэгээд улс орноос ингээд сулруулах улс төрийн завхралд хүргэсэн өнгөрсөн 14 оноос бас ийм байдлаар бид нар чинь явж байгаад нэг үе тэр оюу толгойн төлөвлөгөө чимээ хийж хаад тэгээд хамаагүй муу юм хийж авсан хойноос саллаа гэж гараагаад л хоёр тишээгээ салсан шүү дээ. Тэгээд ийм байдал. Тэгээ энүүнд бол хуурдах хэрэггүй юм л да. Энэ бол аль нэг олон Монголын улс төрд шинэ юм хийнгээ зүтгэж байгаа асуудал биш л дээ. Зүгээр эрх мэдэл суудлах энэ олон авах гэдгийн төлөө өрсөлдөж байгаа асуудал. 92 оны сонгуулийн дараа энэ хоёр чинь хувьсгалт намаас нэр дэвшиж их хурал сонгогдсон. Тэгээд нэг үе их хурлын өрөөнд бид хоёр зэрэгдээ сандал дээр суудаг байлаа да. Тий. Тэгээд сүүлд ингээд социалист болоод явлаа, ингээд явдаа 98 онд ингээд завхнаас нэр дэвшээд гараад ирлээ намын дараа. Тэгээд нэг удаа хэлсэн юм л да. Ер нь үзэл бодлоо өөрчлөөгөө цагт хувьсгалт намартай нам бол одоо түүхийн ирээдүй байхгүй. Бид нэр 70 жил социалист замдаар явсан энийг эргэж хараагүй цагт бол юм өөрчлөгдөхгүй гэж. Тэгээд нэг тэрнээс хойш ямар ч өөрчлөлт гараагүй л дээ. Хувьсгалт намынхан бол ардчилсан социализмын үзэл гэдгээ гаргаад тунхаглал тэгэл сүүлд нь манай байгуун дээр хөлөг дэмжээд эдгээр ардчилсан социализм гэж явж байдаг. Ардчилсан социализм гэдэг чинь католик үзэл, марксизм, либерализм гурван тулгуурлалтай юм шүү дээ. Ардчилсан нам нь либерализм гэдэг. За тэгээд ардын намынхны барьж байгаа үзлээс католик нь Монголд байх марксизмыг нь бид 70 жил махлаад ичсэн. Нөгөө либерализм үлдэнтэйгээр харахад бол ардын намын ардчилсан социализм, ардчилсан намын либерализм гэдэг хоёулаа ярьж байгаа үнэтэй нэг зүйл болчихж байгаа. Тэгээ иймэрхүү юм. Өөрөөр хэлбэл наман чиг намаа өдөртөж байсан хүмүүс нь чиг үзлийн хувьд бол их доголдолд орсон л доо. Нэг гэсэн. Тэгээ нөгөө талд нь яадаг хүүхдээ зэрэг ардын нам хувьсгалт намынхны нэг өвчин нэг бүтээн байгуулалт зарладаг. Одоо энэ чөлөөт эдийн засгийн нөхцөлд үр ашигтай хөгжлийн замөрийн тухай асуудал байж болохоос бүтээн байгуулалт яхан шаварвар төсөв мөнгөөр
контор барих тэгээд сүүлд нь засварын дийлэхгүй зам тавих тухай асуудал биш шүү дээ. Тэгээд нэг юм боддог юм. Тэгээд үзлийн хувьд бол энэ бол миний инквайри ерөнхийлөгчд хэлэх тухай асуудал би өөрт нь хэлдэг дээ. Ер нь улс төрийн хүч улс төрийн нам бол үзлээрээ л явна шүү дээ. Үзэл хамгаан болно гэж нэгдэг. Тэгээд хоёрдугаарт нь явах дээр ингээд юунд альбом тушаалаа буугаад ингэснээр дараагаар бол хөл авилгын бахан асуудал яригдаад энэ 12 оны сонгуул юм 4 сарын 13-нд төстэй нөгөө баривчилж шоронд гэдэг чинь. Тэгээд яг улс төрийн хүний хувьд ярих зүйл их байж болно. Гэхдээ нэг зүйл юу гэхээр тэр нь олон түмэнд итгэл үнэмшил төрүүлэхээс л асуудал байх хэрэгтэй. Гэтэл энэ хоёрын тухай асуудлыг ярихдаа Ухрын буур шиг 5 юм гаргад байсан. Японоос юу сонгосоос ном ачуулсан гэн Японоос тэжвээ завсан гэн тэгээд юу ч нэг байх юм. Тэгээ энэ бол сони асуудал тэр үеч нэг онгоо гарсан шүү дээ. Оросын тосгоныхон нөгөө монголчууд ерөнхийлөгчөөс хүн аваараа шоронд хийчлээ гэхтэнхээр болж одоо авилгачтайгаа ингээд тэмцэх ёстой юм байна гэсэн чинь юугаар хийсэн дээ гэсэн чинь нөгөө 5 хэлсэн чинь манай тосгоны даргын дөрвөр хийдэг л ажил байж тээ гэсэн гэж гоногод юм. Нэг тиймэрхүү төвшөнтэй тийм. Тэгээд сүүлд нөгөөдгөн шүүхээр ороод 3 асуудал нь хүчингөө бодоод 2 нь орон тэгээд ялсан л да. Тэгээд миний бодоход бол арчсан шүүх засгалтай орон болоо хүний 5 зүйлээр ялахтаа 3-ыг нь гүтгэхэд хийж болохгүй шүү дээ. Тэгээд тийм болохоор би энэ хоёрыг тухайн үед нь бол ягаад ер нь шударгаар дөр харж үзэх ёстой гэсэн байр суурь дээр байсан. Тэгээд энэ талын асуудал. Тэгээд одоо явуулж байгаа үйл ажиллагааны хувьд гэх юм бол яг хөө ингээд хойсгод нам тусдаасаа тэд нэр ингээд өөрийн байр суурийг илэрхийлж өнгөрсөн сонгуульд орсон мөрийн хөтөлбөр нь бол нэлээд чамбай үндэснийхээр хашгий харсан төрийн гажуудлууд бол нэлээд шүүмжилтэй хандсан байсан. Сая бидний намынхан нэг бахан бүтээн байгуулалтын хөтөлбөр зарласан байна лээ. Тэгээ би бодож байсан энэ Монголын хач чадлаас хэтэрсэн юм яриад өнтөө энэ бол хэрэггүй юм яриад гэсэн иймэрхүү бодолтой байгаа. За ер нь ингээд ерөнхийлөгчөөс хүний хувьд бид нэр ингээд бодоход их сонь бол доо анхны ерөнхийлөгч маань очирваад дараагийнх нь багван дараагийнх нь үгүй дараагийнх нь илбэг. Монголчууд яг арчсан ор ингээд хэний шүүмжилж байна хэний тухай ярьж байна. Тэгвэл бид нэг имийг л бодох хэрэгтэй. Ерөнхийлөгч гэдэг бүх ард түмний сонгосон цорын ганц субъект Монголд. Энэ хүн дээр Монгол төрийн нэр хүнд Монгол төрийн эв нэгдэл монголчуудын өөрийн итгэл үнэмшил өнөө тулгуурлаж явдаг. Энэ хүмүүс ч тэрийг хариуцлахгүй л гэсэн. Бид шүүмжлэхдээ тэрийг бодолцдог байх хэрэгтэй. Тэгээ би ингэж боддог юм л да. Одоо Монголд ингээд гадны хөрөнгө оруулагч гэдэг юм уу шинэ колоничлын ингээд янз бүрийн гар хөл зөндөөл орж ирлээ. Тэгээ эдний хөвшид тогтсон аргыг нь хараад байхад эхлээд ард түмнийг л дунд нь хагаруулдаг. Олон түмнийг нь. Тэгээд дараа нь олон түмэн төр хоёрын хооронд нь хөндийрүүлдэг. Дараа нь төрийг хагалдаг. Тэгээд дараагаар нь яг хөөхтэй зэрэг өөрснийгөө дэмжих талаа дэмжээ тэгээд өөрийнхөө хэрэгшил төр улс үндэстнийг оруулаад нухчиж явдаг л. Энэ бол хэн нэгэн этгээд субъектийн нэр зааж хэлэхгүйгээр хүн төрөлхтнээс үүдэн 60 жилийн түүхээр нотлогдсон зүйл. Шинэ колоничлал гэж. Одоо Монголд ингээд харахад яаж байна вэ гэхээр гоёо толгой юм уу заван толгойгоор ингээд олон түмний дунд санал бодол тацхын явдал гарч байна. Олон түмнийг хагалж байгаа. Дараа нь яаж өгтөө төр олон түм хоёрын хооронд олон түмэн төрдөө итгэх гэвэл төр нь ишээ тийшээ мөнгө харж холбороод байхтай төрд итгэх хэдгэл сударч байна. Одоо дараа нь яг хөөхтөр төрийг хаглах асуудал. Тэгэхээр ийм өрхөнд бид нар өөрснөө гүйж орох ёстой маш болгоомжтой хандах ёстой. Тийм болохоор энэ ерөнхийлөгчөөс нь 4 хүний чинь бид хойдоо дөмөж явдаг юм шүү дээ. Зөв. Нэг үгүй л дээ. Сажвантын сургаал юм да. За. Онч үгүй хэтэрхий шударга. Өөрийг хийгээд бусдыг хорлоо юу. Онилгүй тавьсан сум. Өөрийг хийгээд бусдыг аль юу гэж. Тэгэхээр өөрийг алжиж болохгүй шүү дээ. Утга нь бас л. Тийм. Мэдээж энэ улс төрийн үйл явц яг үнийг хэлэхэд бас таны энэ хэлж байгаа ийм байдал руу орж байгаа хэд мэдээж бас үгүйсэхгүй л тийм учраас манай улс төрчид маань өөрсдийн гаргаж байгаа шийдвэр энэ явж байгаа борс төрийг бас л харж яхах нь чухал байна л дээ. Тэгэхээр
ер нь сүүлийн үед бас ингээ ажиллаж байхад манай хууль хэлтийн байг. За тэр дундаа энэ олон намын асуудлаас ч юм уу энэ эрх баригчдын хоорондын асуудал ч юм уу энэ бол тэгжэл харагдаж байна. Би бинийг төлөхөх. Тэгэхээр та бас энэ асуудал дээр бас өнгөрсөн хугацаанд бас байр суурь илэрхийлсэн байх шиг байна лээ. Энэ бас тухайн үйлдэлд хүрчилсэн баг. Улсын хурлын гишүүн Батболготой холбоотой түүний туслах хүүхдтэй эмэгтэйг хууль хэлтийн байгууллагын цагт орсон. Энэ асуудал бас нийгэмд бас шал эргээр хүлээж авч ирсэн сөргөр. Тийм л дээ. Энэ нэг талаас бол Баттулгын асуудал юм шиг ингээд яриад байгаа. Тэгээ энэний цаатал би суртлах уулгын бас тодорхой зорилго байна гэж боддог юм. Ажихм асуудал юун дээрээсээ зөрөөд байна вэ гэх юм бол гол ерөөсөө материалд үндэс нь асуудлын саатанд их хулгай нь 5 толгой дээр л байгаа юм шүү дээ. Тэгэхээр 5 толгойн асуудлыг ингээд али компанид ямар байдлаар эзэмшүүлэх үү гэдэг дээр байгаа. Одоогийн яг их хурал дээр засгийн газараас урууж ирсэн төслөөр 5 толгойг хятадын шинхаад гөрүүлж өгөөд энэ үйлдвэрлэлээ борлуулалтаа тэвэлдээ бүгдийг нь өөрөө хариуцаад олсон мөнгөө гадаад барьшуулах яг нэг оюу толгойн замаар л орж ирж байгаа юм шүү дээ. Ийм байдлаар. Тэгээ энэгээр алдчих уугүй юу гэдэг дээр байгаа. Тэгээд энийг яг эсэргүүцэн нэг хүн яг оноогоод Баттулгой гэдэг ингээд явж байгаа. Тийм болохоор би бас нэг олон түмдээ хандаж хэлэхдээ Баттулгой манай нохой гэж хэлсэн юм л да. Тэгээд энэ бол яг улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалж сахин боргож байгаа хотныхоо нохойг барьж буудчихад тэгээд нөгөө хулгайч нохойд нь хайж өгч болохгүй байх л да гэж боддгийн. Тиймэрхүү байрсуутай нэг. Ер нь ингээд томоор харах юм бол манай улс төр чидэн өнөөдөр ярьж хэлж байгаа зүйлийн цаатал дахиад нэг улсын хуралд байгаа хэдэн олигарх бүлэглүүдийн сонирхол тэгээд зарим нь гадныхантай хуйлдсан янз бүрийн юм байгаа. Хэрвээ 5 толгойг нэг шинхаад өгөх юм бол шинхаа Монголд нэг $4 хөрөнгө оруулалт хийлээгээд энерги ресурсын одоо байгаа хөрөнгөийг өөрийн болгож аваад тэгээд энерги ресурсын өөр болох $1.190 сая долларыг цааш нь ингээд дарахын тухайд өөрөөр хэлбэл 5 толгойгоо бид энерги ресурсын өрөндөл өглөө гэсэн үг шүү дээ. Ийм байдал үүсэх юм л да. Цааш. Тэгээд энэ үн дээр нэг холом аргахгүйгээр ер нь асуудлыг шийдэж болмоор санагддаг юм. Мэдээж бид нар хятадын компани орж ирэхээ үгүйсэхгүй. Гэхдээ бидэнд болгоомжлох нэг зүйл байх хэрэгтэй. Хятад улс манай том хурш, сайн харилцаатай хурш. Гэхдээ манай нүүрсний хэрэглэгч орн. Хэрэглэгч орн үйлдвэрлэлийн хүрээрөө Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол жишээлбэл Австралид нэг хоригддаг шүү дээ. Хуулиараа хоригддаг. Энэс болгоомжлохтой хятадч би нэг ойлгох хэрэгтэй. Миний бодоход бол ер нь 5 толгой монголчууд өснө ашиглаад байж чадсан штэ. Манай бол усан хүчин ч, технологийн ч тэгээд ер нь нэг жилд 20 сая 30 сая тонн үрс гаргахыг бол монголчууд чадлагүй яах вэ гэдэг. Ийм л асуудалтай энийг заавал гадныхныг уруул шийднэ гэдэг ингээд тийчгнээд байдаг нэг сон. Яг хил дээрээс цааш тэр хятадын нэг компани худалдаж аваад хинтээ ямар өнөр өгн яа тэр тэдний асуудал байна. Хил хүртлээ манайх өөрөө зөвөрөнтэйтэй бүгдийн суурийн эрхээ хадгалаад удах хэрэгтэй шүү дээ. Ингэ шийдэхгүй байгаа тэрний сонь санагдав. Тэгэхээр одоо бид нар бас өнгөрсөн хугацаанд би бас энэ асуудлаар тантай бас ярилцчихсан. Монгол Улсын баялагын хараад гэдэг. Тэр дундаа одоо нүүрсний зах зээл дэлхийн төвчөнд унаад идэг. Энэ нүүрсээ цааш баг хэрэглэхгүй бид нар баг энийгээ дараад үнс болгоод үлдчихвэ гэдэг асуудал үүдээд байна. Хүмүүс их сонин ярьдаг юм да. Тэр жил надад нэг улс төрч том улс төрч ярьж байсан. Энэ алтаар яах вэ? Удахгүй ингээд алтыг чи ямар ч методыг алт болгож хуургаж болдог болох юм гэж. Тэгэхээр би боддог юм да. Яг хөө тийм мөрөөдөгчнөр бий л дээ. Тэгэхдээ ер нь нүүрс ус энэний нууц гэдэг бол ганцхан төлш биш юм шүү дээ. Төлш наач холбогдолтой биш. Явандаа ч хүн төрлөختөнд хүнсэж болж болно. Нүүрсний нууц байх. Тэгээ энэнд бол маш болгоомжтой хандах хэрэгтэй нэг. Хоёрдугаарт Монголын 5 толгой нүүрс бол антрацит чулуун нүүрс нэ. Тэгээ гангаан үйлдвэрлэх хэрэгдэг хамгаан сайн чанарын. Одоо жишээлбэл Орос оронд гэх антрацит нүүрснээ бараг дефицит орж байна шүү дээ. Донецк талд ингээд хүнд байдалтай боллоо, Новокузнецк талд олон уурхайд наваар гараад ингээд болохоо байлаа. Тэгээ энийг харж байгаа. Ер нь дэлхийн зах зээлийн үнийн хувьд гэх юм бол савчууд байдгийн, савчичуд байдгийн
Тэгээ хэр удаан үргэлжлэх вэ чинь бас олон зүйлээс шалтгаална л да. Гэхдээ манай Монголынханд нэг зүйл санаа байгаасаа гэж боддог. За. Манай экспортын бүтээгдэхүүнүүд том бүтээгдэхүүн үн уннаа гэдэг байна шүү дээ. Манайд хоёр талтай байж болно. Ашигтай байж болно. Юу гэхдээ тэр хямд оны нөхцөлд өөрөө хямдаар үйлдвэрлэж чадаж байгаа бол зах зээл олж авах. Зах зээл олж авах. Тий. Одоо ширхэг Австралийн өөрийн өртгөн $30 байх юм бол нүүрснөө $30 доош онсон нөхцөлд ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгвэл манай $20 байх юм бол бид нар тэрний чинь гаргаад байж болно үстэй зах зээл болж. Зах зээл яваад байхгүй. Тэгээ энэ дээр бол гацгүй мэрэгжлийн төвшин, өөрийн бодлого, өөрийн овсгоо энэ ажиллана шүү дээ. Тэгээ одоо энэ нүүрснөө хямд байгаа нөхцөлд нь өөрийн өртөгчин багтаж байгаа бол зах зээл олж яваач. Энэнийг зөв хийгээч, зөв менежмент, зөв маркетинг бодлого явуулаач гэж хэлмээр гэдэг. Зөв. Тэгэхээр улсын хурлын гишүүн Батболготой холбоотой асуулыг бас нэгд хүндлэх. Би бас энэ дээр асуумаар байна л да. Батболго гишүүний асуудал за тэр өөрийнх нь хувийн компанид цагдаа ерхий газрын эрүүгийн эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлцээс шалгалт явуулсан. Энэ процедурч бас олон нийтэд бас сонир байдлаар хүрчсэн л да. Тухайд яасан гэхээр зөвхөн тэр хоёр компани шалгалт хийхин төлөө за цагдаагийнхан бүр бүхэл бүтэн тусгай албаныхан бас дайчилсан гэдэг ийм асуудал шүүмжил дагуулад энэ асуудалтай холбоотой өнөөдөр салбарын сайд нь Монгол Улсын ерөнхий сайдад ерөнхий газрын даргыг бас өөрчлөлтөөс чөлөөлөх хүртэл юм арга хэмжээ авах ёстой гэдэг ийм асуудлыг тавиа явж байдаг. Энийг ер нь та юу гэж харсан бэ? За ер нь нэг сони асуудал хүчний байгууллагыг улс төрийн зэвсэг болгож ашиглана гэдэг бол маш их хортой. Тэгээ саяд одоо яг нэг хоёр компани асуудлыг шалгах бол тэр чинь 3 цагт очиод үнэхээр зүйлээ тэгээд бичиг баримтыг аваад явхад бол баг болох асуудал шүү дээ тэр чинь. Угтаа бол. Гэтэл хүчнийхнийг аваад тусгайхныг аваад тэнцээ сүржигнэ гэдэг бол ер нь цагдаагийн байгууллагууд улс төрийн нөлөө их хүчтэй байгаа юм байна. Хэн нэгэн эрх мэдэлтний одоо шүхрд дулдж байгаа юм байна гэсэн иймэрхүү ойлголт төрүүлээд байгаа юм л да. Тэгээд өчигдрөөс хойш сайтуудаар уржигдрөөс хойш харж ирсэн цагдаа газрын дарга өөрчлөлгээд асуудал өрүүлж засгийн газар нь бол хүлээе ерөнхий сайдаа хүлээе гэж. За тэгээд тэр шийтгэл юм байгаа ямар нэг байдлаар. Гэхдээ нэг зүйл хэлэхэд цагдаагийнхан хөөрцгөлж болохгүй. Манай цагдаагийнхан хөөрцгөлөх дуртай шүү ер нь. Тий. Одоо жишээлбэл тулгын асуудалтай холбоотой гэх юм уу да. Тэр нэг хөхөөлтэй хүнийг барьж аваад шоронд хийчихлээ да. Тэгээд тэр би сонсмогцоод тэр асуудлыг чинь дөрлөж сайдруулцтай хэлсэлдэ та нар хөхөөлтэй хүнийг шоронд ингэж хийж яаж байгаа юм бэ? Уг нь хуулиар бол хориотой тэр. Гэтэл очоод сүржигэн жаваачаад хийчихсэн. Яа тэгтээ сайдтай хэлэхдээ 3-4 настай хүүхэд гэж хэлсэн болдоо байна те. Тэгээд иймэрхүү байдлаар ажиллаж байгаа. Тэгээд энэ бол цагдаагийн байгууллага хэрэг улс төрийн өнгө аяс дагаж ингэж гуйваад эхлэх юм бол сүүл цагдаагийн байгууллага өөрийгөө бадлана. Тий. Тэгээд хэндич хэрэггүй болгож хайна. Тэгээд энэ эцэл болгоомжлох хэрэгтэй л. Тэгээд нэг бас хууль гишүүний байгууллага ярьсан холбоотойгоор өнгөрсөн хугацаанд за үндсэн хуулийн цэцгийн дарга амар санаа өөрчлөлтөөс чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. За түүний дараа Авдтай тэмцэх газрын дарга тэрүүн комиссар Гамболд өөрийн хүсэлтээр одоо бахан бүр ихэн дуусах байхад өөрийн хүслээр ажилласаа чөлөөлөх нэг явж. Одоо ингээд цагдаа ерөнхий газрын дарга нь бас чөлөөлөх асуудал яриад ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө хууль хүчний байгууллагын гингэнд яг одоо ийм сонгуульд өгч байгаа. Ерхэдээ энэ олон нийтийн анхаарлыг татсан хэрэгүүд ингээд шалгагдаж байгаа ийм үед бас ингэж огцорж байгаа энэ асуудлууд энэ улс төрийн нөлөөнд явж байгаа гэж болж байгаа. За ер нь олон талаас нь харах хэрэгтэй байх л да. Айлгаатай тэмцэх газар гэдэг бол маш том эрх мэдэлтэй өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжтой газар л да. Тэгээд айлгаатай тэмцэх адил том лоозон гарлаа их чулуу юм ярьлаа манад. Тэгээд өнгөрсөн 4 жилд одоо нэг 2 хүнийг л 90 хороор зааш нэг явуулдаг юм чинь нэг амар сайхан ганц 2-ыг. Одоо ер нь яг тодорхой ярьж байгаа тодорхой яруу тиймэрхүү. Тэгээд байсгийгаа давлгатай тэмцэх газрын чинь нэг албан тушаалтантай холбоотой баахан том хэрэг зарладаг. Энэ хүн ийм одоо зөрчил гаргаж жишээлхэд 12 оны нэг үйл явдлыг санджуулаад 13 оны их хурлын гишүүн 3 хүн
одоо тэр биш тавгахан нөгөө ажнаватард хэн баяр сайхан гурван өмнө говьдоч тамилтын зардал аймгийн төсөөс гаргуулад авцсан байгаа юм л да. Тэр жавлуудын төс газрын хэлцийн дарга нь 2 удаа телевизээр яриад юм баримт гаргаад нөгөө байхгүй. Тэг. Шийдэх ингэж алгал. Тэгээд би бодсон авилгатай тэмцэх газар маань ажиллах чадваргүй болсон юм байна гэдэг. Тэгээд ер нь улс төрийн хүчнүүд 8 наагуур нь яваад тэгээд заад улсуудаа дуугаа байсан чинь дээр шүүгээ төгсчихтэй зэрэг тэгээд за амаа бариулчихдаг юм болоо да. Уган ч тэр газар тус шударга улс орно гэсэн сэтгэлтэй улсууд байх л шиг байдаг. Тэгээд ийм нөхцлөөс болоод авилгатай тэмцэх газрын дарга явлаа даа гэж хувьдаа тэгж харж байсан нэгэд. За цагдаагийн газрын даргын хувьд гэх юм бол сая юм үйл явдлуудын дараа дэмхэд одоо 40 байдлаар хандсны хариуцлага байх ёстой л доо энэ бол. Тэгээд үндсэн хуулийн цэцэнтлэр бид хоёр түрүүн ярьсан. Ингээд харахад энэ хууль хяналтын байгууллагуудын эрх мэдэлтнүүдээс олигдож халагдаж байгаа байдал нь бол олон талтай л гэж харах хэрэгтэй. Тэгээд нэг талын асуудал биш нэ. Тэгэхдээ ерөнхий урсгал нь заашдаа Монголд хэрэгтэй байна уу хэрэггүй байна уу гэдгийг цаад улс төрийн хүчнүүдтэй нь холбож харах тухай асуудал шүү дээ. Одоо мэдээж ингээд сонгуулийн ортод хэрэгтэй чинь зэрэг нөгөө манай эрхэм дээдсүүд маань нөгөө дотор хувцас гаргаад олны өмсгсэрж ордог шүү дээ надад чинь. Тэгээд биенийхээ юм. Тэгээд тэр үнээсээ ч бодоод шахалт үзүүлж байгаа юмнууд бий байхад тулж. За тэгэхээр та бүхэн бас ярилцсаг дуусах гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид нэр ерхэд байна улс төрд болоод байгаа өнөөгийн бас гарах гаргалгаа юу вэ гэдэг асуудаар Бямсарган бас байр суурь хүргэж байна. Тэгэхээр одоо та бүхэн эх 7 хоногт бас л дэлхийн техник ус очтос нэг үйл явдлын бас нэг өдөр болж байгаа. Энэ юу гэхээр Японд Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрснээ энэ сарын 26-нд хойж байгаатай холбоотой. Энэ асуудал хэлцгээс өмнө сая бас манай монголч энэ асуудалтай холбоотой хуулийн төслийг бас ярих гал үзээд байна л да. Данч тэгээд бас хэлцүүлсэн хугацаа татлаа. Тэгэхээр олон улсын гэрээ конвенц нэгдэх цөмөн хог хэвлэлийн асуудлаар. Энэ хаврын чуулга энэ парламент бол энэ хуулийг батлаа гэдэг ийм асуудал байна. Гэтэ энэ хуулийг өөрчлөлт оруулах асуудал одоо яригдж байгаа асуудал биш. Энэ бол хаа өсөн 2009 оноос хойш ингээ өөрчлөлт оруулаад ихэлсэн. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг хүнд явагдаж байгаа гэдэг ийм асуудлыг яриад байна. Энэ дээр бол бас товчхон байр суурь гэж байна. Одоо ер нь цөмөн хаягдлын тухай асуудлаар олон улсын конвенцэд нэгднэ гэдэг одоо сүүлд нь олон улсын конвенц өгдөөг мөрдөн гэсэн үг шүү дээ. Манай үндсэн хуульд Монгол улсын нэгдэж орсон олон улсын гэрээ хэлэлцээр нь Монгол улсын хуулиас өөрөөр заасан бол тэр гэрээ хэлэлцээр мөрдөж явна гэсэн үндсэн хуулийн заалт биш шүү дээ. Тэр Монгол улс хууль баталсан хэдий ч олон улсын конвенцэд авах хууль давахгүй бид нэр тэр олон улсын өмнө хуулиас үүргээд биелүүлэх ёстой. Тэгтээ зэрэг нь. Тэгээ ер нь одоогийн байдлаас миний хувьд сэтгэл зовоодгүй юм хөхтэй зэрэг манай нөгөө эрх мэдэлтнүүд чинь тухайн үед л гадаад очих хүнд нөгөө ураны нөөц баялаг ч юм уу байгалийн баялагынхаа тухай мэдээлэл богцсон тгийг ал ганцгалж очивол хүн бүхэнтэй би чамтай хамтарч ажина гэдээ яриад явдаг. Одоо ураны нөөц газар чинь 7 уурхаа 7 газар дээр ингээд явж байна. Энэ бол дэндүү задгай дэндүү хяналтгүй байдал үүслээ л дээ. Зөвхөн ариавагийн асуудал биш. Тэгтэл яг хөө сая ингээд Оросуудын үндсэндээ мардан урд газрын талаар байр суурь тохиролцох шиг боллоо. Тэгээд тэр үн дээр нэмэх нь одоо энэ юуны хан ресурсын асуудлыг бол нэг дэшин шийдэх шиг боллоо л доо. Тэгээд энэ дараагаар харж байхад бол Монгол улс бол одоо яах ёстой хөхтэй тэр ер нь Магатай гихнээ нэг уряд Магатай гихнээс зөвлөлгөө аваад олон улсын зүүн эрч хүчний газар л доо тэр. Тэгээд тэдний үнтэй тохирсон тэдэнтэй сайн байдлаа бодтойгоор үнэлсэн тийм шийдвэр гаргах нь зөв байх л да. Тэрнээс биш зүгээр нэг хувь хүмүүсийн сонирхол юм уу юм цөмөн хаягдланд Монголд булчлаад тэгээд тэрнийхээ мөнгө гаднаас аваад хэдэн хүн баяжаад явна гэдэг ийм хөрсөн төр шийдвүүд Монголд аюултай байж болохгүй зүйл. За баярлалаа. Тэгэхээр мэдээж бас дараагийн удаа төмдөө хүрхүүгээр мэдээж бас уулзсан. Тэр үзэгч та бүхэн дээр. За эрхэм үзэгчдээ бидний энэ удаагийн нээлттэй хүн энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид та бүхэндээ бас сүүлийн үед бас олон нийтийн анхаарлыг татж байгаа олон асуудлууд дээр Монгол Улсын ерхий сайдсан Бямсарган байр суурь хүргэлээ. Тэгэхээр бид тун удахгүй улсын их хурлын гишүүн амар жаргал болон
хууч академич Наран Гэрэл Монгол Улсын ерхий сайд асан бямсрангуй нарын төмөндөө хүргүүгийг бас бэлтгэн хүргэнэ. Бид нэр энэ тэр дугаараас хууль зүйн салбарын асуудлыг үндсэн хуулийн асуудлыг хүнд өнхөрөх гэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарт анхаарлаа хандуулсан үзэгч тавд баярлалаа. За баярлалаа.